дуусгана гэж ингэж үзэж байгаа. Тэгээ өнөөдрөөс энэ вакцинжуулалтын бэлтгэл ажил руу бид одоо бас орж байна. Орон нутгийн одоо удирдлагуудтай болон мал эмнэлгийн одоо мэргэжлийн байгууллагуудтай вакцин ирсэн тохиолдолд яаж шуурхай тэгээ чанартай зохион байгуулах вэ гэдэг дээр бол одоо сая энэ хоёр аймагт ажиллахдаа бол ерөнхийдөө бол зургал хэмээн бол манай мал эмнэлгийн ерөнхий газрынхан бол гаргаад яамны зүгээс бол одоо энэ одоо тарилгыг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийн их үүсвэр болох одоо 50 сая төгрөгийн асуудлыг өнөөдрөөс ингээд шилжүүлж байна. Тэгэхээр энэ хаана бэлтгэл ажлаа хангаад энэ одоо наадамнах явуулах гэж байхад энэ хөл 20 энэ аялал жугал суулчил гэдэг ингээд цаашаа олон хүндрэлүүд гарах учраас одоо яаралтай арга хэмжээг ингэж авч байна гэдгийг хэлье. За тэгээд бас за би одоо хэлье. За би энэ шүлхийн өвчин гарсан цагаас хойш 5 хүнд мэдээлэл өгöd байгаа. Юу гэхээр шүлхий 7 хөвшил байт юм байна. Үүнээс одоо О хөвшлийн шүлхий бол Монголд одоо гардаг. Үүнд нь байнга одоо тариа одоо тарилга вакцинууд хийдэг. Энэ одоо бол О дээр нэмээд саат нэг төрөл нэмэгдчихлээ. Тэр нь бол энэ Баян Улгийн Ховд аймагт байна. Энэ одоо Төв аймагт энэ Сэлэнг аймгийн Хушаатад гарсан гэж ингээ яригадаад байгаа энэ шүлхий бол саат нэг биш ээ. Энэ бол О хөвшлийн шүлхий байгаа. О хөвшил дотроо бас үхэрт гарч ийн үү, бог дээр гарч ийн үү, бод дээр гарч ийн үү гэдэг нь бас ялгаатай байгаа. Тэгэхээр одоо жишээ Сэлэнг аймгийн Хушаатих бол одоо бог дээр гарсан, хонь дээр гарсан. За тэгээ 20 цэрийн дэглэм тогтоогоод одоо ингээд халдварын нөхцөл байдал ерөнхийдөө намдсан гэдэг ийм мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ дээр бол олон хүмүүс бас эргэлзээ байх шүү гэ. Нөгөө Баян Улгийн Ховдод гарсан одоо саатник шүлхий бүр ингээд төв рүүгээ ороод ирлээ гэдэг ийм одоо андуу ташаа мэдээллүүд бас яваад байна. Тэгэхээр би энэ дээр бас энэ залруулах хийх зүйтэй болов уу гэж ингэж бас бодож байгаа. Нөгөө талдаа өнөөдрөөс бол одоо мал эмнэлгийн ерөнхий газрын эрдэмтдийн зөвлөлийг бас хуралдуулаа. За ер нь ингээ яг газар дээр нь ажиллаж байгаа тэр хүмүүс 24 цаг одоо нойр хоолгүй тэнд одоо үүрэг гүйцэтгэхэд ажиллаж байгаа энэ цаг үед энэ шүлхийний талаар дуран мэдэж ярих олон асуудлууд бас байна. Ер нь бол Монгол улс бол дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллага гэж 180 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын гишүүн орн. Тэгэхээр энэ одоо дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий гарсан тохиолдолд тухайн улс орн яаж тэмцэж байна? Хариу арга хэмжээгээ яаж авч байна? Хурдан шуурхаа авч гин үгүй юу гэдэг дээр бол байнгын одоо танил судалгаанууд мэдээллүүд авч идэг юм л. Хэрвээ бид одоо энэ дээр ямар нэгэн байдлаар хойрог ханддаг дэлгэлтийг маш ихээр явуулдаг эсвэл нууж дардаг гэдэг юм уу ийм сөрөг зүйлүүд хийгээд эхлэх юм бол энэ өөрөө Монгол улсын одоо экспортын асуудал дээр цаашлаад бол одоо зөвхөн малын гаралтай түүхийн ид биш бусад одоо экспортын бараа бүтээгдэхүүнүүд ч гэсэн бас сөрөг нөлөө үзүүлэх юм аюултай. Тийм учраас бид бол энэ малын халдварт шүлхийн өвчний асуудлыг бол бид одоо байнга одоо нээлттэй мэдээлж хариу арга хэмжээ юу авч байгаа талаараа мэдээлж байгаа. За ерөн зүгээр миний хувьд нь хэлээд байгаа зүйл бол одоо сүүлийн одоо 2-3 жил шүлхий гараагүй юм шиг гэдэр ингэж ярьдаг. Ер нь одоо тэр О хөвшлийн шүлхийг бол ер нь зүгээр хамрын ханиач шиг үздэг гэдэр болсон ийм өндөрлүүд байна. Тэгээ ийм цаг үед тэгээ одоо өөрийгөө одоо тодорхой хэмжээнд одоо энэ мал эмнэлгийн салбраас ажилтгүй зүгээр мал ах хуйтай ойрхон одоо мал зүйч хүн ч юм уу гарч ирээд шүлхийг одоо ингээд нэг хүчээр долоолгоод эмчил чинь устгах хэрэг байхгүй гэх мэт ийм одоо хөнгө хуумгай мэдээллийг ингээд тараагаадах нь тэнд ажил хийж байгаа төрийн албан хаагч нарт бол туйлын хүнд байна гэдгийг одоо би бол одоо та эхлээд миний үгийг сонсож ингээд мэдээлээд байгаа нь тэнд байгаа төрийн албан хаагч нарт бол туйлын хүнд байдал үүсгэж байгаа юм байна. Би бол одоо энэ чинь ганцхан аймгийн төв дээр хурал хийгээгүй зам дээр гарч байгаа постныхонтой хүртэл уулзаад нөхцөл байдлыг танилцаад нөхцөл байдал ямар байгаа талаар ингээд уулзаж ярьж байхад бол ийм зүйлүүд яригдж байгаа. Нөгөө талдаа ингээд нөгөө малчид энийг маань одоо гэж ингэж хүлээж аваад та нар хэдий сүржигнээд байна гэдэг нөгөө шүн орой нөгөө үхэр малаа наашин цаашин зориудаар зөөх барих ийм үйл явцууд хүртэл одоо болж төрийн албан хаагчдад нөгөө талдаа бол энэ бүс нутагт бол хүндрэлүүд учруулж байгаа ийм зүйлүүд ч байна. Тэгэхээр ер нь зүгээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүлхийн өвчин гарсан талаарх мэдээлэл өгөх нь зөвхөн хэрэг байх. Гэхдээ
яаж ярих вэ? Ямар өнцгөөс нь гарахгүй гэдэг нь бол энэ улс орны нийтлэг эрх ашиг болно. Бидний зүгээс, миний зүгээс нууж хаагаад ийм байгаа зүйл бол огт байхгүй. Байгаа юмыг байгаагаар нь мэдээлэл ингээл явж байгаа. За нөгөө талдаа одоо ингээд сая баруун аймагуд дээр ингээ яригдж байхад уулзж байхад бид бол одоо вакциныхаа асуудлыг бол ингээд хөндлөөд хийгчнэ. Одоо ямар ч байсан шуурхай арга хэмжээ авнаа. За түүний ард дээр ямар хүндрэлүүд гарах уу гэхээр нөхөн төлбөрийн асуудал гарнаа. Энд бол одоо малчтыг одоо буруутгах байдаг юм уу, нөхөн төлбөр олохгүй байх нэг ч агуулга байхгүй гэдгийг одоо би сая Ховд аймгийн телевиз одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл Баян Улгийнхэнд бас нээлттэй ярьчаад ирсэн. Одоо дахиад ингээд хэлэхэд энэ нөхөн төлбөрийн асуудлыг бид шуурхай ханднаа. Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын томилтын зардал мөнгнөөс авахуулаад олон асуудлыг бас нэг мөр одоо шийднэ гэдгийг хэлж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт энэ бол одоо зүгээр бэлчээст явж исэн өхрөл одоо ингээл цаатныг тусаал тэгэл төр хатуу арга хэмжээ аваад устгацлаа шүү дээ. Тэрэнд бол хүний амьдрал үргэлжилж байна, тийм ээ. Хоол, унд, өр зээл гээд олон асуудлууд бас байгаа учраас энэ асуудлыг одоо бид яралтай шийднэ гэдгээ хэлээд ингээд ирсэн байгаа. За. Саатныгийн вакцин хийгдэх юм байна. Тэгэхээр одоо Увс аймаг жишээ нэг аймаг дээр асуудал яригдаад байгаа нь 8 сарын 1 хүртэл аймаг өөрөө засаг дарга нь онцгой комиссын захирамж гаргаад хатуу хөл өрөө тогтооцсон юм байлаа. Тэгэхээр тэр усууч нөгөө найр наадам аялал жуулчлалын юмнууд ингээд явагдах гэдэг. Хэрвээ одоо вакцин саатныгийн вакциныг ингээд 6 сарын 20-оос хойш хийгээд наадам гэхэд дархлаажууд очвол хөл хоройг содруулах боломж бий юу? Энэ нь яг мэдээж орон нутагт нь байгаа баах. Эндээс дээрээс нь ямар чиглэл өгөх вэ? За бид одоо мал эмнэлгийнх мэрэгжлийн байгууллагынхаа зөвлөгөөг л дагаа. Бидний хувьд бол аль болох хурдан вакцинжуулалтаа хурдан хийж дуусгая. Дархлаа тогтох хугацаа бид төлөвлөснөөрөө явж чадах юм бол 7 сарын 20-оос ингээ эхлүүлэхэд эхнээсээ ахуулаа. Бид бол одоо нутгийн гүнээсээ эхэлнэ шүү дээ. Ингээ яваад эхлэхээр нэг 7 сарын 4-5 гэхэд бол вакцинжуулалт дууссан, дархлаа юмнууд нь тогтцсон байна гэж ингэж л одоо тооцож байгаа. Зүгээр түүнтэй уялдуулаад ухаан аймаг орон нутгийн удирдлагууд ямар шийд гаргах нь бол одоо өөрсдийнх нь эрх. Тэрнээс 6 сарын 15 махны үн бууна гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр 6 сарын 15 хизээ буугаа. За миний хувьд махан дээр хоёр асуудал ярина. Нэгдүгээрт бол төр махан дээр оролцсон асуудал юу гэхээр нөгөө нөөцийн махны асуудал байгаа. Нөөцийн махны одоо нөөц одоогоор нэг 300 тонн мах, өдөртөө нэг 20 тонн мах, одоо үхрийн мах нь 15 мянгаар, хоньны мах нь 13 мянгаар, нэг 100 гаруй цэгээр хүрэгдэж байна. За яг Дэнжи мянган дээрх нөхцөл байдлыг бодит цагаар нь авж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн одоо нэгдүгээр өдөр гэхэд ер нь бол махны үн нэлээд өндөрт болсон. Яагаад гэвэл энэ нийлүүлэлт нэлээд зогссон, баруун аймгийн нийлүүлэлтүүд зогссон. Үүнээс шалтгаалаад одоо яг Дэнжи мянган дээр өглөө ирээ заргаж байгаа мах, хоньны мах гэхэд 23-4-тэй байсан. Өнөө өглөө би яг бодит одоо мэдээллийг авахад 2500-аар одоо хоньны мах бөөндж эхэлж байна гэдэг ийм зүйл гарч байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө махны ханш одоо буух энэ тал руугаа явж байна. Баруун талын энэ хөл хорой юмнууд тавигдаад ирэх юм бол одоо өшөө одоо хурдцтай махны нийлүүлэлтүүд нийслэл хот руу орж ирнэ гэдгийг бол хэлж байгаа. За энэ сайдын төсөв засгийн газрын юун дээр засаг даргын нөөцт энэний холбоотой зардал бол байхгүй. Энэ бол нөгөө засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гардаг. Бид одоо аль болох хурдан одоо энэ халдварыг одоо нэг ямар ч байсан бариад авсан. Одоо вакцинжуулах ажлаа хурдан хийн. Залгуулад энэ нөгөө нөхөн төлбөрийн асуудлыг маш уурхай шийдэх ёстой. Тэнд бол одоо хүний амьдрал байна чинь өөр шир зөндөл юм байна шүү дээ, тийм ээ. Нөгөө алга болсон согтдсон маха одоо гяс залах бол одоо улам томсдох үүсэлээ тийм. За одоо согтдсон махны асуудал гэж яригадаад байгаа энэ хууль хяналтын байгууллагын асуудал. Тий. Миний хувьд бол манай яамны хувьд бол 7 сарын 11-ний хүртэл нөөцийн махыг одоо тасралтгүй хангах ийм л үүрэгтэй ажиллаж байгаа. Улаанбаатар хотын удирдлагуудтай бол бид та нар энэ хоёр одоо захад тэр одоо энэ арилжааны захуудтайгаа хамтраад ингээд ажиллавал бид одоо малчтаа ингээд заруулах барих бүх бололцоог бол одоо бэлтгэлээ хангаж байгаа шүү гэдгээ бол илэрхийлээд ингээд явж байгаа. Хот руу шүлхийдээ мах ороод оруулахгүй төлөв байна шүү дээ. Тий. Оруулахгүй төлөө. Үгүй одоо эн чинь тэгээд энэ бүхэл юунууд дээр энэ зах худалдааны төвүүд дээр чинь лаборатори юмнууд байгаа. Баруун талаасаа хөл хоройгоо тогтоож байна. Орон нутгийнхан аймаг орон нутгийнхан одоо чадлаараа л бас хичээж шин. Хаврын ихэнх сартаа зулгаа Төв аймагт дараа шүлхий бол их гарсан. Ялангуяа бог малн дээр маш их гарсан. Бог олонд бол вакцин авах байдаггүй. Тархалт хүнд байна гэд мал эмнэлгийн газраас
хилээд байдаг. Гэхдээ удирдлагууд мэдээлэл хийхгүй нуугаад байсан тухай үед. Тэгэхээр нийт ер нь шүлхий бүх төрлийн бүртгэгдсэнээс хичнээн бог бод мал бүрдчихэд байгаа юм. За миний хувьд бол 4 сарын 4-нд ажил авсан. Надтай одоо ажил авснаас хойш энэ мал эмнэлгийн салбар дээр миний жоохон бухимдаад байдаг, уурлаад байдаг зүйл бол энэ ер нь нөлөө өвлжин шүлхий гарсан шүү дээ. Намайг одоо ингээд орон нутгад ажиллаж байгаа шүлхий энэ тэндгүү гараад байна гэдгийг бол малчид өөрсдөө ярьж ирсэн байхгүй. Тийм учраас миний хувьд бол одоо ингээд ийм гол салбарт өвчнийг ингээд нэг дээгүүр хараад өнгөрөөдөг, нуудаг, дардаг юм байхгүй. Эн чинь өөрөө эргээд асар олон үр дагавартай. Тийм учраас одоо тэгээд ил хэлээд одоо хариу арга хэмжээгээ аваад явах зүйтэй гэдэг ийм байр суурьтай байдаг хүн. Тэрнийхээ дагуу л одоо ажиллаж байгаа. Одоо шкаф руу мах гаргах боломж ингээд болчихжээ тий. Хадвар гараагүй байх, хадваргүй бүсээс гэдэг шаардлагыг бол Казахстан Эстоны орнууд үүсгэсэн. Ер нь одоо энэ 10 хэдэн жил ер нь шүлхүүгийн зүйл байсангүй шүү дээ. Тэ. Тэгээ шүлхийтэй байгаад байгаа учраас энэ Монгол мах чинь түүхийгээрээ биш боловсруулж гаргаад байгаа байхгүй юу? Бог мал руу байнга л одоо үхэртэн гараад богд нь гарахгүй байсан тохиолдол байхгүй. Дандаа л одоо гардаг. Бог маланд хэрвээ бид нэр вакцинжуулна гэвэл энэ одоо улсын төсөвчин даахааргүй 20 одоо 3-4 сая одоо хонь вэ штэ. 23-4 сая одоо хонь дээр бид нэр хавар намар гэвэл 100 сая тонн одоо вакцин хийх болох нь дээ. Тэгэхээр ер нь бол яг хөө зүгээр малын одоо би бол Ахмад малын эмч нартай аж зөндөө уулзж исэн, амьдрал дээрс би зөндөө л одоо шүлхийний одоо карантин одоо юунд ажиллаж исэн хүн. Маш одоо зовлонтой байдаг байхгүй юу? Тийм учраас одоо энэ манай юун дээр бол бод дээр бол огт одоо устгал хийхгүй байжгаад саат нэг дээр устгал хийж байгаа. Одоо 1500 орчим толгой малыг бид нэр устгацсан байна. Эннийхээ нөхөн төлбөрийг олгоно. Бог дээр бол нэг ч одоо устгал бол хийгээгүй. Мал эмнэлгийнхэн маань мэдгүй. Би одоо яг тэр 3 сарын мэдээллийг бол хэлж мэдэхгүй байна. Надад бол тийм мэдээлэл ирээгүй. За ер нь зүгээр та бүхэн ингэ бодох хэрэгтэй. Ариутгал, халдваргүйтэл тэр хөдөлмөр хамгааллын хувцас бүгдийг нийлүүлээл явж байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бол энэ ерөнхий газар дээр хамаг төсвөө хумээд бариад авах биш, орон нутгатаа тэр худалдаа авах юмнуудаа зохион байгуулах, шуурхай арга хэмжээ авахтан зориулаад тэр төсөв хөрөнгөний хуваарлтыг бүгдийг хийгээ явж байгаа. Сая одоо Баян Улгийн Ховд аймагт ажиллахад бол одоо ариутгалын бодисгүй болцлоо гэж байгаа юм бол олдог. Надад би бүх сумдуудтай онлайнаар холбогдсон аймгийн онцгой комиссийг нь бас хуралдуулсан. Тодорхой шийдвэр юмнуудаа гаргаад цаг үеийнхэн ажилтай танилцаад ингэ явсан. Нөхөн төлбөрийг 90% хөрчилсөн байдаг юм. За Зах зээлийн аншаар гэсэн үг. За тэр хуулийн дээр бол одоо тухайн өдрийн үндэсний статистикийн одоо зарласан ханшны 90% гэж. Тэрнийхээ дагуу л явна. Шүлхийтэй мах ороод ирлээ, амьтан хонь орж ирээ зарагдлаа гэж бодоход таних тэмдэг энэ төр юу байд юм? За би тэгж бодмооргүй, орж ирэхгүй гэж найдаж байна. За сайн даа.